За юуны өмнө та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За маш сайхан арга хэмжээ өнөөдөр Дархан уул аймагт болж байна. Энэ жил бол Дархан уул аймагт бас Hamburg Rice хөтөлбөрөөр 7 дахь жилдээ бол хэрэгжүүлж байна. За энэхүү 7 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа өнөөдөр бид Дархан уул аймагт хүүхэд залуучдын театрт бол энэхүү өдрөлгийг бол зохион байгуулаад хөтөлбөрийнхөө нээлтийг хийж байна. Доктортой амьдралын хэв маяг, санхүүгийн боловсрол, тэдгээртэй холбоотой шинэ оюутныхаа амьдралд бас шинэхэн алхмыг хийж байгаа бас түүнтэй ноёлдохоос маш сайхан олон ихтгэл болон панел хилцүүлгүүд болоод зохион байгуулагдаж байна. За энэхүү арга хэмжээний хүрээнд бол оюутан залуучууд маань бас өөрт хэрэгтэй бол мэдлэг мэдээллийг бол олж аавна гэдэгт итгэлтэй байна. За сайн байцгаана уу. Намайг их цэцэрлт идэг. Өнөөдөр Дархан хотод болж байгаа онцлогтой Rice гэсэн сайхан залуучуудын ивэнтэд оролцож байна. Панелистаар орсон. За тэгээ өнөөдрийн хүрээнд би бол зүрх сэтгэлийн боловсроо, сэтгэл зүйн яаж хөгжүүлэх үү, мөн өөрийгөө одоо аливаа нэг бэрхшээл давааг ингээд даван туулах, сэтгэл зүйг яаж хөгжүүлэх вэ? Алдаа гаргасан үед өөрийгөө яаж зоригжуулахын талаар ярьлаа. Тэгээд Дархан хотынхоо болон Дархан хотод ирсэн бусад орон нутгийн залуучуудаа нэг өглөө хамт өнгөрүүлж байгаад маш их баяртай байна. Байцгаана уу. Бүгдөөнд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ хөтөлбөрт оролцсондоо ингээд маш олон зүйлийг мэдэж авсан. Ингээд алдаа гэдэг зүйлийг ер нь зуршил болгоорой. Алдснараа ирээдүйдээ ингээд дахин өөртөө ингээд илүү туршлага бий болгож хөгжиж ирж байгаа гэдгийг ойлгуулсан. Энэ нь миний хувьд маш том өсөлт болж ийн гэж би ойлгоод байна. Байцгаана уу. Трит хувцсны контент бүтээгч Агима Бүргэд байна. Өнөөдөр Хам банкнаас зохион байгуулж буй Rice 2024 залуучуудад зориулсан энэ арга хэмжээнд дээр байгаль орчин тогтвортой байдал түүнд залуус бидний хувийн стилээ яаж олох вэ? Тэгээд байгаль орчинд ээлтэй байдлаар загварлаг байх талаас нь трит хувцсыг яаж сонгох вэ? Мөн өөрийнхөө хувцсыг насыг нь уртасгаж дахин эвдлэх нөхөх янз бүрээр загварыг нь өөрчлөх зэрэг нь өөрөө байгальд ээлтэй амьдралын хэв маягийг дэмжиж байгаа маш том хөрөнгө оруулалт юм шүү. Бүтэн жилийн турш сонирхолтой хөтөлбөрөөр үргэлжлэх Rice шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр Дархан уул аймагт амжилттай нээлттэй ийлээ. Өнөөдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бүх залуустаа маш их баярлалаа.